Энэ эрэгтэй өдөр бүр бусдын шээсийг өөрийнхөө хөлөнд уйдаг. Бас бусдын цусыг өөрийн хиймэл хуруунд тарьдаг. Учир нь ирээдүйн ертөнцид генийг хүн бүрийн хувь тавиланг тодорхойлдог. Генийг ажигтай хүмүүс зөвхөн доод түвшний ажлыг хийж чадна. Сүлжээнээс мултрахыг урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүр өдөр бүр цус шээсний шинжилгээ өгдөг. Хүүхдээ илүү амжилттай болгохын тулд олон гэр бүл генийн өөрчлөлтийн технологиг сонгодог. Ийм хүүхдүүд зөвхөн сайн гентэй төдийгүй мөн өндөр гоо үзэсгэлэн өндөр оюун ухаантай байдаг. Гэвч Сяошуай төрсөн эхний өдрөөсөө эмч түүнийг 30 нас хүрэхгүй гэж зарласан. Учир нь Сяошуайгийн төрх нь санамсаргүй явдал байсан. Эмч Сяошуайг төрөлхийн ойрын хараатай гэж хэлсэн ч хожим зүрхний өвчин тусах магадлал 99% гэжээ. Ээж нь энэ хүүхдэд төгс хүүхэд нас өгөхийг хүссэн хэвээр байв. Цаг хугацаа өнгөрөхөд үнэхээр эмчийн хэлсэнчлэн болсон. Үүний тулд хосууд эмнэлэгт иржээ. Генийн өөрчлөлтийн технологиг сонгожээ. Сяошуай дүүтэй болохоор шийджээ. Гэтэл дүүн төрсний дараа үнэхээр Сяошуайгаас илүү гентэй байжээ. Зөвхөн Сяошуайгаас өндөр биш, бас түүнээс илүү царайлаг байжээ. Сяошуай генийн согогтой хүн байсан ч гэхдээ түүнд бодит бус мөрөөдөл байв. Тэр үргэлж сансрын нисгэгч болохыг мөрөөддөг байв. Энэ мөрөөдлийнхөө төлөө тэр шаргуу хичээлж эхэлжээ. Гэвч энэ нь түүнд амжилт авчираагүй. Том болоод хийсэн ярилцлага бүр нь бүтлгүйддэг байв. Үүний улмаас тэр хамгийн бохир хүнд ажлыг хийхээс өөр аргагүй байв. Аз болоход тэр үүнд бууж өгсөнгүй. Олон жилийн хичээл зүтгэлийн дараа тэр нисхийн газарт амжилттай оржээ. Энд тэр зөвхөн цэвэрлэгчийн ажилд орсон ч тэр сэтгэл хангалуун байв. Учир нь өдөр бүр цэвэрлэгээ хийхдээ тэр оффист сууж өөрийгөө эндхийн ажилтан гэж төсөөлдөг байв. Гэхдээ удаан хугацааны ажлын дараа тэр ингэж байвал өөрийгөө насан туршдаа нисэх мөрөөдлөө биелүүлж чадахгүй гэдгийг ойлгосон. Үүний тулд тэр зоригтой шийдвэр гаргасан. Тэр нь өөрийн генийг хуурамчаар үйлдэх байсан. Энэ эрэгтэй сууд хүний дүрийг хуурамчаар бүтээхийн тулд эмнэлэгт очиж өөртөө нууцлаг нүд суулгуулсан. Дараа нь эмчийн зөвлөснөөр амны том шүдийг авахулсан. Эцэст нь олон жилийн турш ургуулсан алтан шаргал үсээ хусуулсан. Хэдийгээр дараа нь тэр зураг дээрх сууд хүнтэй адилхан болсон ч одоо тэр өндөртэй холбоотой асуудалтай тулгарсан. Хүмүүсийг сэжиглэхээс сэргийлэхийн тулд тэр шууд эмчийн зөвлөснөөр өндөр нэмэх мэс засал хийлгэсэн. Дараа нь эдгэрэх хугацаанд өөрийн солгоо гараа зассан. Тэр өөртөө ийм хэрцгий хандаж байгаа нь сансрын нисгэгч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд. Учир нь ирээдүйн ертөнцид ген бүхнийг шийддэг. Тэр зөвхөн өөрийгөө өндөр генийн хүн гэж дүр эсгэж чадна. Тэгж байж сансрын агентлагт ажиллах боломжтой болно. Энэ ярилцлагад оролцохын тулд тэр 10 жил хүлээсэн. Эцэст нь ярилцлагын өдөр ирлээ. Тэр шууд сууд хүний шээсийг өөрийн гуйндаа боосон. Дараа нь нөгөө хүний цусыг ашигласан. Өөрийн хиймэл хуруунд дээр тусаасан. Ярилцлага авахчийн цус шээсний шинжилгээгээр дамжсны дараа жижигхэн шуай сууд хүний генийг ашиглан амжилттайгаар сансрын агентлагт ажилд орсон. Энд ирснийхээ дараа түүний сансарт нисэх мөрөөдөл удахгүй биелнэ гэж бодсон. Гэтэл удалгүй компанийн удирдагчийг хэрцгийгээр хөнөөсөн. Жижигхэн шуай ойртож харах үед санамсаргүйгээр өөрийн сормосыг хэргийн газарт унгаасан. Цагдаагийн нарийн шалгалтын дараа цагдаа нар генийг хурдан гаргаж авсан. Батик генийг ашиглан сэжигтний хэн болохыг тогтоосон Илай. Компанид хэн нэгэн генийг хуурамчаар ашиглаж байж магадгүйг ойлгосон. Цагдаа нар бүх ажилтнуудаас судсаар нь цусны шинжилгээ авсан. Жинхэнэ гэмт хэрэгтнийг олохыг хүссэн. Энэ удаагийн цусны шинжилгээгээр Сяошуайгийн хэн болохыг илрүүлнэ гэж бодсон. Гэтэл Сяошуай аль хэдийн бэлдсэн цусыг барьчихсан байсан. Цус авах өрөөнд ирсэн. Эмч түүнээс цус авч байх үед тэр гинэт чанга хашгираад боломжийг ашиглан цусыг сольсон. Ингээд шинжилгээний дараа хүчинтэй Сяошуай түр зуур аюулаас мултарсан. Цагдаа нар гэмт хэрэгтнийг олоогүй ч тэд зүгээр орхисонгүй. Ажилтнуудаас дахин цус авахыг санал болгосон. Гэвч энэ саналыг нисхийн дарга татгалзсан. Учир нь Пуужин хэдхэн хоногийн дараа хөөрөх гэж байсан. Тэр компанийн хэн нэгнийг цус авахд толгой ирэхийг зөвшөөрөөгүй. Цагдаа нар аргагүй нэрхэнд нэг супер мөрдөгчийг энэ хэргийг шалгахад туслуулахаар зохион байгуулсан. Гэтэл энэ мөрдөгч нь Сяошуайгийн төрсөн дүү байжээ. Энэ эрэгтэй үзэсгэлэнтэй охинтой болцож байна. Гэтэл гинэт цагдаагийнхан ирэв. Цусны дээж авч яваагүй учраас эрэгтэй найз охиноо дагуулan гарын хаалгаар зүхтв. Гэтэл ард талд нь цагдаа нар хаажээ. Өөрийн жинхэнэ дүрээ нуухын тулд эрэгтэй нэг цохилтоор цагдааг унгав. Дараа нь тэрээр зүхтэнгүй. Газар унсан хамтрагчаа хараад цагдаа болсон дүү ахынхаа нэрийг чангаар дуудлаа. Учир нь ах нь ойрхон байгааг мэдэж байв. Эрэгтэй үүнийг сонсоод дүүн цагдаа болсныг ойлгов. Эмгэнэлт явдал болохоос сэргийлэхийн тулд тэр даруйдаа сууд хүнд уцтаж хэлв. Цагдаа нар гэрт нь шалгалт хийх магадлалтай гэж. Утас тасармагцал. Цагдаа нар сууд хүний гэрийн хаалгыг тогшив. Хаалга онгойлгохын тулд тэрээр үсрэм унав. Хаалга руу хэцүүгээр мүлгсэн. Тэднийг хаалгаар орохоос өмнө тэрээр өөрийн хөгжлийн бэрхшээлтэй биеийг хурдан чирсэн.
тэрэгэнцэр дээр суусан. Дараа нь өөрийн хөгжлийн бэрхшээлтэй хөлийг баруун хөл дээрээ тавьсан. Өөрийгөө хөгжлийн бэрхшээлгүй мэтэр зориуд дүр үзүүлсэн. Дараа нь найз бүсгүй гарч ирсэн. Суут хүнтэй хосын жүжиг тоглосон. Үнэхээр цагдаагийн дүү хаалгаар орж ирсний дараа ямар ч үггүйгээр суут хүнээс цус авсан. Аз болоход эцсийн үр дүн түүний жинхэнэ дүрийг баталсан. Гэсэн ч тэрээр ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсээр байв. Учир нь түүний гар дээр олон тооны зүүнний оромтой. Ийм зүүнний ором энэ нь удаан хугацааны цус соролтоос үлдсэн нь илт байна. Тэрээр суут хүний герт уул мөр хайж байх үед гинэт утасны хонх дуугарч азуурчныг олсон гэж хэлсэн. Энэ үед эрэгтэй хүн багны ард нуугдсан байсныг хэн ч мэдээгүй. Цагдаа нар цагдаагийн газар ирэх үед санаанд оромгүй зүйл болсон. Гэтэл азуурч нь дарга байжээ. Дарга нисэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд нисхийг эсэргүүцсэн хамтрагчаа алхаас буцсангүй. Хэдийгээр энэ хэрэг дууссан ч дүүн ахынхаа үйлдэлийг буруу гэж үзсэн хിവэр байв. Тэрээр ахынхаа амьдралыг хулгайлсан гэж боддог. Ингээд ах дүү хоёр нуурын ирэг дээр ирлээ. Усанд сэлэлтийн тэмцээн эхэллээ. Энэ удаа ах нь ялхан гарцаагүй байв. Дүүн ахтаа яаж хийснийг нь сонирхон асуув. Ахынх нь хариулт санаанд оромгүй байв. Чи яаж хийснийг минь мэдмээр байна уу? Энэ бол миний хийсэн арга. Би өөртөө хизээч зам үлдээдэггүй. Удалгүй нисэх өдөр ирлээ. Түүний санаанд оромгүй зүйл нь нисэхээс өмнө гинийн шалгалт хийх шаардлагатай байв. Түүнийг илчлэн гэж бодож байв. Гэтэл эмч түүнийг илчилсэнгүй. Харин энэ хэргийг нуухад нь тусалжээ. Үнэн дээ, эмч бас эрэгтэйтэй адил хүүхэдтэй. Тэр зөвхөн эрэгтэйгээс нэг үгийг батлахыг хүссэн. Энэ нь гэмтэлтэй хүн бусдаас дорд биш гэсэн үг. Эрэгтэй амжилттай хөөрөхөд тэр эцэст нь энэ мөчөд мөрөөдлөө биелүүлсэн. Энэ кино бидэнд хэлж байна. Чамд мөрөөдөл байхад бүх дэлхий чамд туслана. Хүний амжилт бүтлгүүтлийг шийдэх зүйл нь хизээч гин биш. Харин өөрөө Нео кино чамайг кино ертөнцид хөтлөнө.